Сүүлийн 2 жил барилгын салбарт ойр ойрхон томоохон хэмжээний осол гарч хүний амь ирсэдсэн. Нийслэлийн хэмжээнд 2012 онд баригдаж байгаа барилга дээр 116 гэмт хэрэг бүртгэгдснээс хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэрэг 37 бүртгэгдэж, үүнээс 26 буюу 70.2% нь хүний амнаас хохирсон гэмт хэрэг гарчээ. Тухайлбал Гангар Инвест, МСС, Хурд, Жигүүр Гранд, Халиун Түгэл, Натур Хаус, Сигма инженеринг зэрэг компани барилгууд дээр хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам алдагдсанаас хүний амнаас хохирсон хэрэгүүд гарчээ. Энэ төрлийн гэмт хэрэг 2012 онд өмнөх оныхоос 62.6% өссөн бөгөөд 25 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 оны 5 дугаар сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний хугацаанд барилга угсралтын ажил хийгдэж байгаа газруудад очиж зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан. Зөвлөн туслах ажлын хүрээнд ямар алдаа зөрчил илэрснийг албаны хүнээс тодруулсан юм а. Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 122 объект, материалын үйлдвэрлэлийн 126 объект. За тэгээд нийтдээ бол 248 объектыг бол үзсэн байна. Шалгалтаар сая одоо 2 сарын хугацаанд үзчихээ. Шалгалтаар зөвдөх үйл ажиллагаа хийжээ. Барилгын ослын одоо үндсэн шалтгаан бол тэр урьдчилан сэргийлэх арга хэмжээ зарцуулах хөрөнгө мөнгө байхгүй л гэсэн юм байна. Яагаад гэвэл захиалагч гэдэг нэг компани байгаа. Захиалагч гэдэг эсвэл хувь хүн иргэн хуулийн этгээд байна. Энэ хүн захиалагтаа гүйцэтгэгч барилгын ажил гүйцэтгэх байгууллагада гэрээлэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал гэдгийг гаргаж өгөхгүй байна. Барилгаа аюулгүй байлгах ийм хэмжээний зардлуудыг өгөхгүй байна. Эсвэл өгсөн ч тэр одоо нийт дүн дотор нь багтаагаад тэгээ нийт дүн нь болох дээр ерөнхийдөө барилгын ажил гүйцэтгэх хэмжээний мөнгө болчихдог. Тэгэхээр хамгийн нэгдүгээр асуудал бол бид бол хөрөнгө мөнгөтэй байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулдаг хөрөнгөтэй л байх хэрэгтэй. Энэ юусоо байхгүй. Барилга угсралтын явцад хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөн ажиллаагүй улмаас ихэвчлэн осол эндэгдэл гардаг байна. Барилга баригдаж байх явцад хаалт хамгаалалт хийх ёстой байдаг боловч одоогоор энэ журмыг зөрчсөн олон барилга угсрагдаж байгаа юм а. Он гараг барилгын салбарт гарсан ослын улмаас 9 хүн амь насаа алдсан байна. Осол гарсан нөхцөл шалтгааныг тодорхойлоход өндрөөс унсан тохиолдол 55%-ийг эзэлж байгаа юм байна.